Монгол улс сүүлийн жилүүдэд гендерийн тэгш байдлыг хангах тал дээр хууль эрх зүйн хувьд ахис гаргаж 2011 онд гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан. Энэхүү хууль нь үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдтэй уялдаж байгаа ч орон нутаг болон байгууллагын түвшинд хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Бид хуультай, бид бодлоготой. Гэвч бодол байдал дээр ажлын байр бүр эрх тэгш аюулгүй орчинтой болж чадсан уу гэвэл харамсалтай нь үгүй. Ялангуяа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог асуудал болох ажлын байран дахь бэлгийн дарамт нь нуун дарагдуулсан шинжтэй мэдээлэгдэхгүй далд байдалтай байсаар байгаа нь хөдөлмөрийн бүтээмж буурах, ажлын таагүй орчин бүрдэх, гендерийн тэгш бус байдал гүнзгийрэх гол шалтгаан болсоор байгаа юм. Иймээс Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар 2024 онд Тус аймгийн гендерийн салбар хороотой хамтран Монгол улс дахь анх удаа орон нутгийн түвшний гендерийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийсэн билээ. Тус судалгаанд оролцогчдын 83.3% нь гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар мэддэгч, ердөө 41.7% нь ажлын байрны дарамтчилтыг шийдвэрлэх байгууллагын дотоод заалтуудын талаар мэдээлэлтэй байсан нь маш хангалтгүй үзүүлэлт байв. Мөн байгууллагууд гендерийн асуудал хариуцсан нэгж тодорхой бодлого, гендерийн задлан шинжилгээ бүхий мэдээллийн сан дутмаг, хохирогч хамгаалал мэдээлэх механизм хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байна. Зорилго бүхий 3 жилийн хугацаанд хэрэгжих хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадахжуулж Дархуул аймагт эрүүл аюулгүй эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэхийн төслийг Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Дархуул аймгийн үйлдвэрч нийлэлийн холбоо, бизнес боломж хөгжлийн гүртүү 3 байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл стратеги зорилттой. Үүнд 1-дүгээрт нийгмийн хандлага ба соёлын өөрчлөлтийг бий болгох, 2-дугаарт байгууллагын чадварыг бэхжүүлэх, 3-дугаарт хууль эрх зүйн орчныг сайжруулах, 4-дүгээрт эмзэг нөхцөлд буй хохирогчдод хууль эрх зүйн, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн 4 зорилтод тулгуурлан хэрэгжүүлэх юм. Төслийн зорилт 1-ийн хүрээнд төслийн гарааны судалгаа болох 2000 оролцогчдыг хамруулсан судалгааг хийж үр дүнг олон нийтэд танилцуулна. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх нөлөөллийн аяныг зохион байгуулна. Аймгийн хэмжээнд төрийн бас байгууллагын төлөөллөөс сонгон шалгаруулсан 20 сургагч багшийг бэлтгэн хөдөлмөрийн харилцаа болон гендерийн тухай сургалт семинарыг оролцогч байгууллагуудад зохион байгуулна. Ажлын байрны стресс, дарамт, түгшүүр зэрэг сорилттой тулгарч буй ажилтнуудад зориулан сэтгэл зүйг дэмжих, харилцан тусалцах бүлгийн уулзалтыг зохион байгуулна. Жил бүр төслийн үр дүн, амжилтыг харуулсан сэтгүүлийг хэвлэн нийтэлж, шилдэг туршлага, амжилтын түүхүүдийг сурталчлан таниулна. Сайн туршлага болон холбоотой сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл түгээх ярилцлага, подкаст бэлтгэн түгэнэ. Төслийн зорилт 2-ын хүрээнд төслийн бодлого, хэрэгжилтийг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, олон тал төлөөллөөс бүрдсэн төслийн удирдах зөвлөлийг байгуулна. Төслийн оролцогч байгууллагуудад Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль болон гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль нийцүүлэн гомдол хүлээн авч хариу арга хэмжээ авах механизмыг бий болгоно. Байгууллагын хүний нөөцийг чадахжуулах сургалт, семинарыг зохион байгуулна. Аудит хяналтын тогтолцоог бий болгоно. Зорилттой байгууллагуудад мэдээллийн нослол, аюулгүй байдлыг хангасан чатбот системийг нэвтрүүлнэ. Төслийн зорилт 3-ын хүрээнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилго бүхий сургалтыг зохион байгуулна. Төр иргэний нийгэм, хувийн хвшлийн оролцоог хангасан Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль болон гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт сэдэвт цуврал хэлэлцүүлэхийг жилд 2 удаа зохион байгуулна. Ажил олгогчдод зориулсан практик хууль эрх зүйн гарын авлага, загвар маягт нийцлийг шалгах хуудас, гомдол шийдвэрлэх журам зэргийг боловсруулна. Бодлогын шинжилгээг дэмжих хүрээнд шийдвэр гаргагчид болон бизнесийн төлөөллүүдэд зориулсан TEDx загварын нөлөөллийн 3 удаагийн арга хэмжээг зохион байгуулна. Төслийн зорилт 4-ийн хүрээнд
Эмзэг нөхцөл бий хохирогчдод хууль эрх зүй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөгөөний төвийг ажиллуулна. Нэрээ нууцлах боломжтой аюулгүй байдлыг хангасан ухаалагч чатбот туслахыг бий болгоно. Ажлын байранд тулгарч буй хүндрэлүүдийг даван туулахад туслах сургагч багш нарыг чадваржуулж, сургагч багш нар оролцогчдыг хууль эрх зүй, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээтэй холбон зуучлана. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны эрх зүйн мэдлэг олгох болон сэтгэл зүйн дархлааг дэмжиж чиглэсэн цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хохирогчдыг нийгэмшүүлэх үйл явцыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх стратегийн түншлэл бий болгоно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах Best Workplace for Women and Fairness Awards шагнал гардуулах ёслол нь гендрийн эрхтгч байдлыг хангахад манлайлж буй байгууллага хувь хүмүүсийг алдаршуулах зорилготой. Эцсийн үр дүндээ ажил олгогч болон ажилчдын гендрийн тухай ойлголт хандлага өөрчлөгдөж, ажлын байрны эрх тэгш гендрийн мэдрэмжтэй байдал сайжирснаар хөдөлмөр эрхлэгчдийн сэтгэл ханамж, бүтээмж нэмэгдэж, Дархан уул аймаг үндэсний хэмжээнд гендрийн эрх тэгш байдлын жишг орон нутаг болон бэхжих боломжтой юм. Ажлын байрны орчин эрүүл, аюулгүй, эрх тэгш болоход хүн бүрийн оролцоо үнцэнтэй.